Намайг хамчгүй үзмэй гэдэг. Би Монгол Улсын боловсролын байгууллагт 26 жил багшийн ажлыг хийж агаад 2010 онд одоо Шведийн Вант улсад ирсэн. Тэгээд ирээд хийж байгаа хугацаанд хамгийн анхны одоо ажил маань одоо багшийн маань ажил байсан. Ингээд багшлах хугацаанд бас одоо гадаадын улс оронд одоо суралцж байгаа монгол хүүхдүүдийн одоо бас олод ба дутагдал одоо юмнуудыг бол харж байлаа. Тэгээ ингээ харж байхад бол яг бас монгол хүүхдүүд маань гадны хэл соёлыг сурч гадаадаар сайн ярьж байгаа ч гэсэн бас үндсэн одоо өөрсдийн одоо монгол улсын бахархал болсон үндэсний монгол хэлээр ярьж зөв бичиж уншиж сурах явдал бол хамгийн гол юм а гэдгийг бол бас олж харсан юм а. Тэгээд ингээд өөрийн үүсгэл санаачлагаараа бас 7 хоногийн нэг өдрийг одоо хүүхдүүдтэй бас өөрийн оюун боловсролоо зориулъя гэж шийдээд хүүхдүүдийг уншуулж бичих сурах юм үйл ажиллагааг эхлүүлээд 5 дахь сард орж явж байна. Одоогийн байдлаар хүүхдүүд маань бүгд уншиж бичиж сурч чадаж байна. Тэгээд хамгийн гол нь би бас эцэг эхүүдэд бас өөрийн бодол санаагаа хэлэхэд хүн ер нь одоо аль ч улс орныг улс гүрнийг устгая гэвэл хамгийн түрүүнд их хэлийг устгах гэсэн үг байдаг. Тэгэхээр би эцэг эхүүдэд юу гэж хандаж хэлэх гэж байна гэхээр хүүхдүүдээ хамгийн гол нь нэгдүгээр төрлөх хэлээр нь сайхан ярьж уншуулж бичвэл сургахад өөрсдийнхөө одоо түүх өв соёлоо хүүхдүүдэд өвлүүлж үлдээх нь бол одоо эцэг их Монгол үндэстэн хүн бүрийн одоо нэгдүгээр тавих зорилт юм а гэдгийг би эцэг эхүүдтэй хэлье гэж бодож байгаа юм а. За тэгээ одоогийн байдлаар бол яг хүүхдүүд маань 23 албан ёсны 23 хүүхэд болооч байнга тогтмол ирдэг 20 хүүхэд бий. Тэгээ эдгээр маань яг одоо бол яг 7 хоногийн нэг л өдөр ингээд 3 цагаар сурч байгаа. 3 цагийн хичээл зааж байгаа. Тэгээд яг бүгд уншиж бичиж чадж байгаа. Бид нар одоогийн байдлаар бол ямар ч байсан ирэх 7 хоногийн хагас өдөр болгоно хичээлээ явуулаад зуны 3 сард бол бас хичээлнэ гэж бодож байгаа. Тэгээд намар харин бид нар цагаан толгойн баяраа хийн. Албан ёсны учраас албан ёсныхоор нь бид нар бас хүүхдүүдэд юу уншиж бичиж сурваа гэдгийг тайлбарлах гэж байгаа маа. Тэгээд анх бол энэ сургалтыг эхлүүлэхээс өмнө хүүхдүүд маань ерөөсөн монголоор ярьж чаддгүй. Дандаа намайг монголоор ярихаар ойлгоод байдаг. Тэгээ эргүүлээ хариулж ярьж чаддгүй байсан бол одоо бол монголоор ярьж чадхаасаа гадна бас уншиж сурч байгаа нь бол одоо хамгийн том алхам юм аа. Ингээд цаашдаа бид нар харин одоо уншиж сурахаасаа гадна бас төрлөх хэлээр маш сайхан зөв текстэй алдаагүй бичвэл сурахыг л одоо гол зорилт болгож ажиллаж байна. Энд одоо миний бүтээлүүд бол өнөөдөр бол тавигдсан байна. Би ажил хийдэг ч гэсэн ажлынхаа хажуугаар одоо энэ шүрэн хадгамал буюу хэрэгсэн урлал тэр дотроо одоо Монгол бичгийн уран бичлэгээр бол одоо их голлуу төлхөө одоо ажилдаг. Тэгээ энэ дээр би дандаа өнөөдрийн бүтээлдээ бол одоо бас манай Монголын ард түмэл одоо ямар агуу ард түмэн бэ? Хамгийн гол нь яаштай дэлхийд 13 бичгийн нэгийг манай монголчууд эзэмшдэг. Энэ дотроо бид нар кирилл буюу үндэсний уйгурч монгол бичгээр буюу хос бичгтэй ард түмэн гэдгийг одоо бас монголчуудаа бусад ард түмэнд бас мэдгэдгийг өөрийн зорилт болгосон. Тэгээ энэ дээр бол одоо гол бүтээл маань шүрэн бүтээл боловч хажууд нь дандаа уйгурч монгол бичгээр буюу кирилл бичгээр бол маш сайхан бичиж хадсан юм бүтээлүүд байгаа. Тэгээд бас мөн энд ихэд одоо дэ амгалангийн ээж та сайн байна уу гэдэг энэ өглөөний энэ гоё гэрэл зургийг би өөрөө хар хуулгаар хийдэг. Хар хуулгаар цолбордж хийсэн бүтээлийн нэг байгаа. Тэнд бас тэмээ гэдэг сэдв байна. За энд болохоор штэ энэ Монгол хүүхдийн үндэсний хувцс ёс заншлыг одоо ямар их хувцсны агуу их ёс занштай ард түмэн билээ гэдгийг энэ дээр харуулахыг бол зорьсон байгаа. За тийш явъя бид нар. За одоо манай монгол бичиг бол үндэсний монгол бичиг маань бол одоо Монгол орондоо төдийгүй одоо дэлхийн нийтэд танигдсан одоо ийм агуу одоо урлагийн том бүтээл гэдгийг бол одоо дэлхийн нийтэд бол хүлээн зөвшөөрсөн байна. Тэгээ энэ дээр болохоор би өнөөдрийн хувьд бол монгол бичгийн бол байж та тийм ээ
дүрс бичлэгт оруулахаас гадна эхмэл бичиг, угалзан бичиг бас харахад одоо хээ боловч хээний төрөлд одоо бодол гэдэг үгийг багтааж бичих юм дугуй болон дөрүүлчин хийгээд энд болохоор одоо гутал бол харахад гутал юм шиг боловч хажууд нь одоо яах вэ гэхээр гутал гэдэг үг маань өөрөө байна шүү дээ тий энэ дээр дүрс болж хувирсан байгаа. За тэгэд энэ дээр энд болохоор одоо бас миний нөгөө нэг гол бас төлхөө ядаг цолбор маань энд байж байна. За энэ цолбороос гадна энэ дээр одоо уйгурч монгол бичгээр одоо хичээнгүү сайхан бичсэн юм бичлэг байж байна. За энд болохоор штэ тэг гэр харахад гэр боловч энэ гэр гэдэг үгэн дотор маань монгол гэдэг үг маань багтаад өөрөө монгол гэдэг үг маань гэрийн дүрсийг оруулсан. Үүд юу бичиг гэдэг үг маань энэ дээр гэрийн үүдийг бол оруулсан юм. Эхмэл бичиг байна. Эхмэл бичиг. За энд болохоор угалзан бичгийг дээр насаг доржийн 4 цаг гэдэг шүлгээр угалзан бичгийг одоо 4 үйлрэлтийг энэ дээр багтааж бичсэн хичээнгүй бичгээр буюу угалзан бичиг гэдэг маань хичээнгүй бичгээр дотор нь тодруулж бас бичсэн байна. За энд болохоор одоо сүүлийн үед манай монгол бичгийн гол гайхамшиг нь юунда байна гэхээр ерөөсөө биерээр одоо хичээнгүй сайхан бичих. Биерээр бичихтэй тэр бичсэн бичлэг дотроо дүрс нь багтчихад байгаа одоо хамгийн агуу. Жишээлбэл энэ дээр хавар гэдэг үгийг одоо шуугаар одоо бичсэн байгаа байхгүй шуун дүрсд оруулаад хавар гэдэг үг маань бичсэн. Энд охин гэдэг үгийг өөрөө нь одоо хүн болгоод ингэ бичсэн. За тэгээд энд болохоор байна штэ тэ ерөөсөл биер бичлэгийг л энэ дээр оруулсан. Тэгээд монгол бичгийн нэг ганц бас онцлог шин чанар нь юу байдгийг гэхээр монгол бичгийг хураангуулж бичиж болдог. Бус бичгийг бол хураангуулж бичиж болдог. Жишээлбэл энэ дээр Улаанбаатар гэдэг үгийг байна штэ тэ үгийн ихэнд дуу орсон бол хоошид орох шүд буюу гэдсэн эргэшгээр дуудагддаг учраас энд бол одоо шүдийг нэмж бичих шаардлагагүй учраас шууд улуу багуутур гэдэг ингээд энэ дээр танж бичих өөрөөр хэлбэл хураангуулж бичих ийм бичлэгийн хэлбэр байна. За тэгээд энэ дээр бол бас сүүлийн үед манай монгол залуучууд айгүй идэвхтэй одоо ийм бас угалзан бичиг буюу ийм бичлэгийн төрлүүдээр их идэвхтэй оролцдог болсон. Тэгээ хэрвээ шивэдэд одоо сонирхож байгаа хүүхд залуучууд байвал бас надтай харьцаж энэ төрлөөр бас хамтдаа бас хичээллэж суралцаж болно шүү гэдгийг бас хэлэх байна.